Hi, welcome back. За тавтай морил удаа үлдсэнгүй үе гин талуу болол гарч ирээд ерөөсөө яг тэгээд байна. За сошиал орчинд Instagram, Facebook дээр дагдаг намайг дагж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол процессыг мэдж байгаа хэ юу болоод байгааг. Тэгэд аялж явж байгаад тэгээ түрүү сард би ч 2 сарын өмнө видео хийсэн мөлөө. Тэгсэн биш те 2 сарын өмнө видео ихтэй ярьжсэн те яг нэг юм сонин circle даваад гарч ирлээ гэж ярьжсэн. Гэтэл яг үнэндээ тэр үеийн нэг ядраад ингээд юм хэмэргүй санагдаад гэсэн үе маань хавдар байсан байлээ. За 2 сарын өмнө ерөнхийдөө бол хорт хавдартай гэдгээр онцлогдсон. South Australia-д аялаад далайн ариг дээр байж идэл яг миний ходоодор хавирганы доогтлолт өгдөг. За тэгээд эмнэлэг яваад бүдөө нарийн гэзний хорт хавдар 4-р шат гэж онцлогдсон. За тэгээд өнгөрсөн 2 сарын хугацаанд нэлээ юм туулж гарч ирлээ. 2 сарын сүүлээр хагалгаанд орсон. За хагалгаагаа дуусаад хэм эмчилгээгээ эхэлсэн. За Австралид бол эмчилгээ маш шуурхай явагдчихэ. Хорт хавдартай нэлээ сайн эмнэлэг судалж аваад ирсэн. За тэгээд эмчилгээгээ эхлээд хагалгаа маань амжилттай болсон. Яг тэр нэг хавдартай хэсгийг маань тайрж аваад одоо миний бүдүүн гэцийг тайрж аваад за эндээ остоми ууд тавьсан стома баг гэж нэрлэдэг. Тэгээд эндээ ууд тавьулсан. Тэгжээж одоо баг амьд гарлаа. За үүний дараа хэм эмчилгээ маань эхлээд хагалгааны дараа би жоохон хэврээд тэгээд хэм эмчилгээнд ороод за одоо энэ харж байгаачлан тэгээд хэм эмчилгээгээ одоо энэ миний 3 дахь хэм эмчилгээ. Эхний 2 дээр бол бас нэлээд дэшид тавьшаа би өгдөөд бас ингээд бид өөрчлөлт ороод за тэгээд 3 дахаасаа бол аваа гайгүй байна. Гэхдээ ерөөсөө ингээд өдөр болгон дэшид ойшоо сэтгэл санаа бол тийм л байт юм байна. Аль болох мэдээж эерэг хүчтэй байхыг хичээгээд аваад гарна гэсэн найдвартай л явж гэн өдөр болгон л ер нь бол хичээж. Тэгээ 3 дахаасаа бол ер нь би маань хүлээ аваад одоо хэм эмчилгээгээ хүлээн аваад цагаан эсүүд маань эргэж нөхөн төржөө цагаан эсийг маань бас ингээд алчт юм ба штэ. Тэгээд аваа гайгүй сэргээд ингээд сууж байна. Сонин багаз амьдрал гэж нэр. Нэг өглөөс ирээл хавдартай тий. Хавдар бол одоо ерөөсөө ханиачиг болчихсон юм байна. Тэгэхээр хүн болгон яваад ерөнхий цусны шинжилгээ өг. Ядаж тий. Ядаж 6 сарда жилд нэг удаа заавал шинжилгээ өг гэж бас хүмүүст уриалсан байна. Facebook бас энийг уриалж явж байгаа. За сүүлийн 2 сард бол нэг иймэрхүү юм болж өнгөрлөө. Тэгээд аялал маань зогссон. Аялал маань зогсоод эмчилгээ хийлгэж байгаа хоттой 2 давхар хаус түрээслээд за эндээ нүүж ирээд дахиад одоо амьдралаа ширээр эхлээд бүх юмаа худалдаж аваад явж байна. Ерөнхийдөө бол гэрээ төгчүүлээд дууссан. Дараа би хоон тоор хийн. Хагалгаанаас гарчаал. Маргаашнаас нь тавилгаа захиалж байгаа юм чинь. Хов хоосон. Эмнэлгийн орон дээрээс юу өдр хөвдөл мөдөлтэй. Яс ороо захиалахгүй бол эмнэлэг хэд хоноод гарна гэд хэлцээ ор мороо захиалахгүй болохгүй. Эмнэлгийн орон дээрээс тавилгануудаа бараг захиалал завгүй хөвтчихэл ш. Сонир шүү те. Жилийн өмнө аяллаа эхлүүлэх гээл хамаг юмаа зараал аялын чиргүүлээ аваад аяллаа эхэлжсэн бол одоо жилийн дараа буцаад ингээ бүх юмаа шинжилээд бүх юмаа ингээд аваад дахиад амьдралаа босгоод сууж явах гэж. Хүмүүс хавдар гэхээр янз янзын юм шалтгаан те одоо юунаас болсон ингээл онож тогтоохгүй бол таамагладаг л да. Тэгэд юунаас олсныг бол мэдэхгүй. Эх 7 хоногт тэр нөгөө генийн судалгаа хийдэг шинжилгээ хийдэг газар очиж уулзсан. Тэгээд ерөнхийдөө бол эмчнэр маань бол ген байх гэсэн. Гэтэ сайн мэдэхгүй энийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд манай удамд яг хавдар мат байсан юм билээ.
худмаасаа одоо би ганцаараа давж гарах нь байсан билгүй. Тийм болохоор л надад ярьсан юм билгүй. Юунаас асан өстэй бурхан чөтгөр хоёр л мэдэх байх. Аль нь над руу явуулсныг гэж. Ямар ч гэсэн дайггүй дээ. Даваад гарна. Гарах ёстой. Ер нь аль би нэг иймэрхүү чаленж тохиолдоход өөртөө юу ч хэлдэг вэ гэвэл даваад гарал гэж хэлдэг. Толгойд харж байгаа. Төрлөгөө serious харж байгаа. Даваад гар. Жил давж гарч чадна гэж өөртөө хэлдэг. Тушаал өгдөг гэх юм уу. Тэгэл даваал гардаг л та. Тэгэд яг тэр шиг тэгээ даваад гарна гэсэн итгэлтэй байгаа. За энэ болохоор миний хим эмчилгээ. Нэг ингээд 48 цаг зүгээд тэгээд памп байдаг гэдэг юм шахдаг юм ботлоод байхгүй юу. Тэгээд 48 цагийн хугацаанд тариагаа шахаад дуустдаг гэсэн үг. 4 төрлийн химийн бодис байгаа. Тэгээд илэг бол нэлээд муу байгаа. Өчигдөр илэгнийхаа зургийг харсан. Ерөөс эрүүл газар бараг үлдээгүй харахсан байлээ. Ер нь бол одоо гол асуудал бол илгээ аврах болчиход байгаа. Тэгээд 4 дахь хэм шинжилгээнээс эмчилгээ үйлчлэхгүй бол өөр арга хэмжээ авах гэсэн төлөвлөгөөтэй явж байна да. За ажил бол хэвээ явагдаж байгаа. Сургалтууд маань явагдаад хүмүүс сургалтаа сураад загаа сурагчид маань орлогоо олоод хэвээ явагдаж байгаа. Мэдээж бас өвдсөн ч гэсэндээ ажлаа өргөжлүүлээд үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллаа гэж явж байгаа. Сургалтууд өргөжлүүлээд оруулаад явж байгаа. Тэгэд өөрийгөө ингээд завгүй байлгах, ажилласаа кап авдаг болохоор энэ маань бас эргээд надад ментал сэтгэл зүй талдаа их тасалдсан шүү дээ. Ажиллаагээ тэгээд завгүй. Жохоо ингээд ээма санагдах гад ирсэн үедээ ёо за болио уцаа аваад гэл сүйж байгаа юм. Завтай босдог. Энээсээ эргээд өөрөө маш их урам авдаг. За энэ маань эргээд миний амьдралыг тэтгдэг. Хэрвээ би одоо ингээд онлайнаар ажиллаагүй, эхлээгүй те өөрийн гэсэн ингээд орлого би ойлгоогүй ч юм уу ингээд байсан бол би яг одоо ийм хүсэл байдал нэлээд хүнд авах байсан. Ядчил ингээд одоо энэ Австралид ч хаус мас түрээсэл гэж өрдөөсөө л мөнгөгүй бол тэгэл бүтэхгүй штэ. Мөнгө хүчтэй гэдгийг бол яг иймэрхүү юмд маш их хардаг. Тэгэхээр ерөөсөө хүмүүс маань мөнгөтэй л байх хэрэгтэй. Мөнгөтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх болох хэрэгтэй. Амьдралд юу ч тохиолдож болно те. Амар агаад би ингээл зүгээр энийгэл аялал гоо ингээл эв ирвэл те би ч бас өөртөө их анхаардаг. Эрүүл хоолдог, тодорхой бас нэг эрүүл амьдралын хэв маягтай хүн штэ гэж өөрийгөө бас бодоод идэ. Тэгэл яг эрүүл хоолт, эрүүл амьдралын хэв маяг тэг хүн хавдар тусгүй гэсэн бас байдгүй юм байна. Тэгэхээр хүн яг ингээл юу ч тохиолдсон ер нь бэлэн байх хэрэгтэй юм байна гэдэг том сургамжийг эндээс авлаа. Нэг юм ингээл тохиолдоход нэрэн эсвэл мөнгө л хамгийн түрүүнд хүчтэй номер 1 асуудал гэхгүй. Мөнгөгүй бол тэгэл бүтэхгүй шүү. Хэцүү те. Стресс. За тэгээ стресс маань эргээд намайг ингээд миний өвчнөд үйлчлэн ч гэдэг юм уу. Тэгээд миний хамгийн одоо өөрөөрөө бахархаж байгаа, өөртөө ингээд баярлж байгаа зүйл бол энэ байна яг одоо. Үнэхээр өдөр болгон талархаж сэрж байгаа зүйл гэх юм уу. Тэгээд юм гэдэг нэрээ үнэхээр сонир болох ёстой юм болдгоор бол болно тийм. Ерөөсөө тэгдэг те болох ёстой юм болдгоор л болдог гэж хүлээж авч байгаа өвчнөө. Тэгээд өвчнөө бол сайнаар хүлээж авч байгаа. Би ч бас гайгүй эрэг талын хүн штэ. Тэгээд угаасаа ээж хүн би давах ёстой. Ард маань хүүхдүүд маань 4/4 100% миний үүрэг хариуцлагын доор байдаг болохоор тэд бол энэ дөөрийн юм муугаар бодогдох ерөөсөө тийм байхгүй байгаа. Хүүхдүүдийнхээ төлөө даваад гарна л гэж бодож байна. Тэгээ муу мэдээтэй орж ирсэн. Sorry. Алдчихгүй юм болоод ингээд сууж байна да би чинь.
Тэгээд дажгүй түрүү 7 хоногт би чимжсэн царай зүс нэлээ алдаад ядраад нэлээ сольдоо байсан. Маш их ядард юм байлээ. Одоо аваа гайгүй болоод түрүүн би хэлсэнтэй on and off байдаг. Ерөөсөө ингээл нэг өглөө гоё ирч хүчтэй сэрэл нөгөө өглөө нь орносоо босох ингэлгүй хөвтэй юм л байт юм билээ. Тэгээд би бясалгал сайн хийдэг, өөрийнхөө дотоод хүнтэй маш сайн ярилцдаг, өөртөө ер нь их сайн ярилцдаг. Тэгээд тийм болохоор бас ингээд өөрийгөө сайжраад байгааг мэдээд байгаа. Ер нь бол тэгэл сэтгэл зүй штэ. Сэтгэл зүгээрээ бид нар өөрийгөө аламж аврамжтай. Тэгэхээр сэтгэл зүйтэйгээ сайн ажиллаж байгаа. Тэгээд яг бясалгал энэ төрөө бол сайн гэдэг дажгүй явж байгаа. Бас нэг ингээд нууч тэгэхгүй л жоох санаа. Сошиал дагагч нараасаа бас өдрөө алган маш их гоё эерэг комментүүд, сэтгэлийн дэм өгсөн мессежүүдийг хүлээж авч байгаа. Тэгээд та нар дээр мэдснээр би Монгол хэл дээр Instagram нээгээд хөгжүүлээд бас явж байгаа. Тэгээд энэ доор миний Монгол, Англи, Instagram хоёулаа байгаа шүү за. Тэгээд аль дагаад ороод ирээрээ. Аль эсвэл аль өөртөө хэрэгтэй гин ч юм уу те. Дагаад ороод ирээрээ гэж бас ташрамд хэлмээр байна. Тэгээд гоё эерэг орчинд, эерэг хүмүүстэй байх, эерэг сэтгэлдлүүд илгээж байгаа хүмүүстэй бас бүгдэнд нь баярлалаа. Гоё яг юм эерэг орчинд байхгүй штэ. Энд эргээд ингээд намайг босгож ирж байгаа байхгүй юу? Тэгээд орж ирнэ бас тий. Юу 100% бас эерэг байхгүй штэ. Нүүр чи ямар сэрэгтцээ. Нэг тэрэг л хүмүүс орж ирнэ. Тэгээд яг намайг ямар ситүэйшн байгааг мэдэхгүй болохоор л таж байгаа л та. Илэг гэдэг чинь бас хүний чинь ингээд би тэр чигээр нь цоохор болгоч тийм билээ шүү дээ. Би тэгээд ингээд яг ингээд цоохорлж байгааг харагдаж лээсэн л да. Би энийг нөгөө нарных гэж одоо цоохоо аялж байгаа юм чинь нэ тэрээгээд тэгсэн чи яг одоо яг иймэрхүү жижигхэн юмнууд чинь л надад ингээд хилээд өвчин чинь хийлж ирдэг. Хийсч ирдгүү юм байлаа шүү дээ. Бид нар өөрсдөө л мэддэггүй үгүй гэдэг. Үгүйсгээд байдаг болохоос. Тэрнээс л хөөрхий ингээд өвчин чинь бас ингээд тодорхой хэмжээгээр биднэрт мэдээлэл өгөөд ийм юм болоод шүү гэдгийг бид нар үгүйсгээ яваад идэм байна л та. За тэгээд хүн болгоно эрүүлэл бай тий. Тэгээ өөртөөхөө төлөө өөр хүүхдийнхээ ерөн сайн ээж аав өөр хүүхэд хань бай гэвэл эрүүлэл бай. Тэхийн тулд өөртөө анхаар очиод шинжилгээг өг. Эрүүл мэндийг хянуул. За гадагшаа дотгошоо явж байгаа хүмүүс маань хамгийн түрүүнд даатгалаа зохицуул. Гадны оронд бол даатгалгүй бол одоо жишээ нь ингээл хүн дээр өгөх юм бол маш үнэтэй штэ. Тэр бом сая тэр бомаар л яригдана. Тийм болохоор хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгал анхаараарай гэж бас захиж хэлмээрээ. Хүүхдүүд маань бас маш гоё дэмждэг намайг. Шин талангуу ер нь л бүх юма хүүхдүүдтэй л ярилцдаг болохоор миний ээжийг мундаг хүн хаан жоохон миний мэдэх хамгийн хүчтэй байт шүү. Хэгийн нэттэй хатуулаа. Таатгаар гэж найдаж. Эхний өдөр эмч орж ирээд. За хадаад нь явж юм биш аа. Хор тавдраа. Би хүлээж авч чаддаггүй. Окей. Хадаад л биш нү те. Биш хор тавдраа. Энд чинь бас хүмүүс амар сэтгэл хөдлөлөөр хүлээж авна штэ. Эмч бас амар хэр уучлаарай. Тэ ингээд ийм моментд дуулгаж агаад сэтгэлээ бариарай хэлсэн л те. Хойд л надад юу ч мэдрэгдээгүй. Кайлс хөр юм л те. Маргааш өглөө нь тухайн эмнэлгийн бүх эмч нар ингээ орж ирээд энэ яг орыг тарь зогсоол одоо яг ингээл яах ч байгаа юу болж байгаа процессыг яриад цааш яахыг ярьж байгаа юм л та. Тэгээ тухайн эмнэлэг бол манайх яг ийм surgery те мэс засал хийх боломжгүй. Хувийн эмнэлэг рүү шилжүүлэн за хувийн эмнэлэг бол амар үнэтэй. Интервьюлний тиймэрхүү юм яриад. Тэгээд хамгийн ихний ихийг халах юм бол ерөөсөө хагалгаа хийж одоо яг голомтыг авах. Хэрвээ тэгж чадахгүй бол тэгээ ингээд нэг 7 хоногийн дараа гэхэд юм бол ингээд бөглөрөл явагдаад амь настай ч аюул
болно энэ хэлний тиймэрхүү юм яриа. Тэгэл гараа явсны дараа би зүгээр ингээл хасгартлаа үйлсэн. Тэр хүртлээрээс ингээ хүлээж авч чадахгүй итгэдэггүй юм билээ. Одоо ч бараг ингээ бүр итгэхгүй л явж байна л та. За тэгээд ерөнхийдөө бол тэндээс яваад өөр эмнэлэг рүү арай гаагүй өөр эмнэлэг болохоор шийдээд яг энэ эмнэлгийг сонгосон шалтгаан нь бол хорт хавдрын эмчилгээ хийгдэх бүх юм яг ингээ нэг газараа байрлсан эмнэлэг байсан. Тийм болохоор сонгож ирсэн. За дараагийнх нь болохоор улсаас 100% яг ингээ хангалттай бүх юмар нь маш сайн хангадаг тийм эмнэлэг байсан. За тэгээд энэ эмнэлэгт ирээд бол энэ эмнэлэг бол зүгээр супер амар гоё хүчтэй, багтай, шуурхай маш сайн юмд тааралцсан. Тэгээд ерөөсө хүлээж аваад тийм 30 минутын дотор бүх скан бүх юм хийгээл илрүүлгээ гаргаад хэвтүүлээд 2 хоногийн дараа шууд хаалганд ороод ерөөсө ингээл бүх юм тгтгтгтг амар хурдан явцсан. Тэгээд адтай ч гэх юм уу тий. Тэгээд эргэн тойрны маань хүмүүс, эмчнэр маань тий ийм их олон хүмүүс хичээж байгаа. Тийм болохоор би өөрөө илүү хичээх хэрэгтэй. Хичээж давж гарч ирнэ. Ард маань, хань маань, хүүхдүүд маань бүгдээрээ маш их хичээж байгаа. Тийм болохоор энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй тулд өөрөө хичээгээд гараад ирнэ гэж бодож байна. Хэм эмчилгээнийх ус гойж идэт юм билээ. Ус гойж даарад идэт юм билээ. Цаанаасаа л. За ингээд энэ лог ингээд өндөрлөе. Дараагийнх логийг уулзтлаа. Түр баяртай. Эрүүлэл бай. Эрүүл байхын төлөө эрт илрүүлэг хэлэг, эрт онцлогоо хэлэг өөр очиод шинжилгээг гэж уриалмаар байна. Эрүүл гэж бити өөртөө баард. Над чиг тийм. Эрт мэдсэн дээр хожим ингээд харамсаад суухгүй төлөө эрт илрүүлсэн дээр шүү гэж хэлмээр байна. Дараагийн нэг юм нь хорт хавдар яг ханиач болжээ.